Сайн байцгаана уу? Та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр их хүрсэн баярын мэнд хүргэе. Ингээд Америкийн нэгдсэн улсын засгийн газар болон элчин сайдын яамнаас 6 дугаар сард төлөвлөгдсөн ажлуудаасаа танилцуулъя. Юуны өмнө тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэе. Америкийн нэгдсэн улсад 10 хүртэлх сарын хугацаанд зэргийн бус мэргэжилд эрхлүүлэх боломж олгодог Хьюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Өргөдлийг 7 дугаар сарын 6 хүртэл хүлээн авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг элчин сайдын яамны захин хуудаснаас мөн хөтөлбөрийн төгсөгчдөд хийсэн сонирхолтой яриаг элчин сайдын яамны Facebook хуудаснаас тус аваарай. Fulbright-ийн Монгол хэлний туслах багшийн тэтгэлэгт хөтөлбөр мөн зарлагдсан байна. Элчин сайдын яамны захин хуудаснаас тавигдах шаардлагуудын талаар болон бусад мэдээллийг аваарай. Өргөдлийг 7 дугаар сарын 20 хүртэл хүлээн авч байна. Англи хэлний багш нартаа дуулгах таатай мэдээ байна. Заах арга зүйн Integrating Critical Thinking Skills into the Exploration of Culture in an EFL Setting сэдвт үн төлбөргүй онлайн сургалт буюу MOOC 6 дугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс эхэлж та бүхэнд хүрч байна. Доорх гарч буй захим хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Багш нарыгаа өргөнөөр оролцохыг уриалж байна. Энэ мэт англи хэлний багш нарт зориулсан MOOC сургалтууд нээлттэй байнга зарлагдаж байгаа билээ. Үүнээс гадна American English e-Teacher онлайн тэтгэлэгт хөтөлбөр маань нэрээ өөрчлөн Open буюу Online Professional English Network нэршилтэй болжээ. Ингэснээр оролцогч багш нар заах арга зүйн сүүлийн үеийн мэдээлэл авах боломжтой болж улмаар өөрсдийн сургалтын материалаа баяжуулан бусад орны багш нартай ч өөрсдийн туршлагаа хуваалцах боломжтой болсон байна. Энэхүү хөтөлбөр 6 дугаар сарын 8-аас 26-ны хооронд өргөдөл хүлээн авах юм. Элчин сайдын яамтай хамтран боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн хэрэгслэр Монгол улс болон Америкийн нэгдсэн улсын иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх санаачлага бүхий албан байгууллагууд анхаарлаа хандуулна. Та бүхэн манай олон нийтэд харилцах албанаас жил бүр зарладаг дотоодын грант хөтөлбөрт саналаа эрүүлж болох нь 2020 оны 2 дугаар улирлын хүлээн авах хугацаа 6 дугаар сарын 15-наар хагна. Дэлгэрэнгүй мэдээллийг англи, монгол хэлээр манай захин хуудаснаас хүлээн аваарай. Төрийн департаментын боловсрол соёлын товчоо Өмнөд Калифорни их сургуулийн кино урлагийн сургуультай хамтран эрхлэн явуулдаг Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шилдэг соёлын хөтөлбөрүүдийн нэг болох American Film Showcase буюу Америкийн кино өдрүүд захин хэлбэр чилжиж байна. Монгол кино институтээс санаачлан зохион байгуулж буй Алтан өргөө олон улсын кино наадамд энэхүү хөтөлбөр маань нэгдэж байна. Америкийн сүүлийн үеийн шилдэг баримтат кинонуудын үзүүр кино урлагийн мэргэжилтэнтэй хийх сургалтууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэхээр товлогдож байна. Хөл хорой тогтоосонтой холбоотой элчин сайдын яамны зүгээс танин мэдхүй соёл урлаг сургалт судалгааны олон захим хөтөлбөрүүдийг та бүхэн тогтмол хүргэхээр хичээн ажиллаж байгаа билээ. Жишээ нь Америкт гэрээсээ төсөл болон урлагийг гэрээсээ тоглолтууд юм аа. Энэ сард ч бүхэн эдгээр үйл ажиллагаанууд маань Facebook болон YouTube хуудасаар 7 хоног бүр шинэ дугаартай үргэлжлэн хүрэх болно. Бидэнтэй энэхүү төсөл санаачлах дээр хамтран ажиллаж байгаа бүхэл талуудтай талархал илэрхийлж байна. Education USA маань 6 сард ямар үйл ажиллагаатай байх талаар товч мэдээлэл хүргэе. Америкт сурахаар эрмэлзэж буй оюутан залууст хэрэгтэй мэдээлэл шүү. Education USA Mongolia podcast цувралуудаа 7 хоног бүр шинэ дугаартай үргэлжлүүлэх болно. Эдгээр подкастуудад Америкийн нэгдсэн улсад боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж эзэмшин мэргэжлээ салбартаа манлайлан ажиллаж буй монгол залуус оролцож байгаа юм. Мөн Америкт сурах 5 алхам онлайн сургалт ахин зарлагдаж байна. Ахлах ангийн сурагчид болон сонсголын бэрхшээлтэй оюутан залууст зохион байгуулагдах гэж байна. Үүнээс гадна Харвардын боловсролын гэрээсээ уран дур англи хэлээр өндөр түвшинд бичиж ярьж сэтгэх чадварыг хөгжүүлэх 1 сарын онлайн сургалтыг Америк төгсөгчдийн холбоо Зориг сангийн Mongolian Young Scholars Program санаачлан Education USA-гээр дамжуулан зохион байгуулах гэж байна. Тус сургалтыг Харвардын 2 дугаар курсын оюутан Iowa мужийн ахлах сургуулийн сурагч нар удирдан явуулах юм. Энэ ташрамд хэлэхэд боловсролын зөвлөгөө мэдээллийг тэгш хүртээмжтэй түгээх зорилгоор Education USA голлох зар мэдээлэл подкаст, ганцаарчилсан зөвлөгөө, онлайн сургалтуудаа дохионы хэлний орчуулгатаагаар сонсголын бэрхшээлтэй оюутан сурагч насанд хүрэгчдэд хүргэж байна. Та бүхэн Education USA Mongolia-г Facebook, Instagram, Twitter дээр дагаж Америкийн дээд боловсролын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шуурхай хүлээн аваарай. Америкийн соёл мэдээллийн төв дэх Make You Space захим сургалтуудаа тогтмол хүргэсээр байгааг та бүхэн дахин дуулгахад таатай байна. Инженер, техник, роботикс, гоо зүй, дизайн зэрэг олон чиглэлээр захим сургалтуудыг хүлээн авах боломжтой шүү. Зуны амралтаа үр бүтээлтэй шинэ мэдлэгээр дүүрэн өнгөрүүлэхийг та бүхэнд уриалж байна. Дараа уулзлаа. Баяртай.